Зэо цандаг ирээдүүлээ иргэн өрсөн хүлэн сэргийн төлөвлөгөө Geek-Hub-ийн дараагийн бардаар уулзж байна. Бичлэгээс өмнө нэг зүйлийг хэлэхэд манга цэгийн зураг номцом зураг номцыг сайт гэсэн холбоосоор ороод хүссэн зураг номоо өндөр чанартайгаар хүлээж авч уншаарай. Мөн тэгээд одоо оруулж байгаа иргэн өрсөн хүлэн сэрэг хүртэл манга цэгийн дээр байгаа шүү. За одоо энийг баг манайх мэддэг болсон байл үтэй. Тэгээд лайк болон subscribe бадарчихсан бол одоо шууд гол зурлал руу орцгоё. Зөвхөн хөртөр Gelion болон Cover 2 нилээн хүнд байдалд орсноор дууснаа та. Одоо тэндээс өргөдүүлцгээе. Нөгөө хоёрыг хүнд байдалтай болж байхад яг цамхгийн хаалгаар өнөөх тайсны хідэн дайраад орж болж таарна. Ой, тэд нар хаалга эвдэлчихлээ. Чи бид нарын маанаг авчихснаас хойш ямар нэг зүйл хийгээч. Тэгэр банасаа чин энэдийн маанаг нь авчихсан юм байна. Үгүй ээ, болоогүй байна. Ахиад. Нөгөө кавертад тулдаж байсан өнөөх ахалж явж байгаа Виктор чинь одоо энэ ирчээрээ хаалга руу дайраад ороо. Гэхдээ ардар манай кавер үхэл царилсан амтай байж байгаа бөгөөд чи натахаараа яасан ч орохгүй. Гэхдээ хөөх чи уг нь өөрөө хөлсний цэрэг мөртлөө яагаад өөрийнхөө амь насыг үнэлээд эртхэн шиг зүхтаадгүй юм бэ? Тийм байтал яах гээд адруу ахин дахин дайраад байгаа юм бэ гэдэг. Нөгөө тал Гелионд хүрдэл өнөөх нь харалта хаалга өвдөрчихсэн. Чи хэдийн ялагдсан. Зөрөгтэй гинтийн тарилд байсан ч гэсэн өөр дөнгөөшлөг юм шүү. Гэр бүлийн чинь хувь цаа гişээ тэгээд довтхооны багийн дан хөлсний цэргүүдээр дүүргэсэн үхлийн алдаа байлаа та. Хэр чадварлаг байлаа гэдэг. Тэд нэр өндөр зэрэглэлийн хүлэг батрыг дийлэхгүй. Чи хөлсний цэрэг юм бол хөлсний цэрэг гişээг ажиллаач. Хизээ хай зүхтха мэдэх хэрэгтэй дээ. Энэ танд ингэж өөрийн юмнасаа эрсдэлд оруулах хэрэг байхгүй. Тэгээд юу гэж? Хөлсний цэргүүд байна уу? Хүлэг батар байна уу? Таны талбар дээр хамгийн чухал бол ялалт эсвэл ядагл гээд манай хоёр нэгэн зэргийн өнөөх хоёр руу чин дайрнаа. Надад арчаагүй амьтдын шалтгийг сонсох хэрэг байхгүй. Ингээд өргөдүүлэн тулдаж эхлэн сүхний дотор тал. Ингээд манай Gelion сүхнийхэн дотор талд нь өөрийнхөө зэвсгийг оруулаад тэгээд дотор талаас нь өөрлүүн хамгаалтгүй сэрүүн дайрж байгаа байхгүй юу? Дөөнөг чинь шууд бол газар сөхөрч сууснаа ч юм уу яач хөлөх доотрын өдөөс гихтэн би алидийн өөрөө юм насыг залуу эзэн төгсөн. Гэхдээ би түүнд ялалт тавьчих үе ихтэй. Ингээд түүний дуулганых нь завсраар толгоор нь сэлмээ зоож ирхэн. Нөөдөл манай кавер хүртэл дайдраг бөгөөд дотроо бодохдоо энэ залуу надаас илүү хүчтэй. Бас би өвхөж магтгүй. Гэхдээ залуу эзэнд нь хэлсэн үг. Хэрвээ би ганцхан л дайралт хийж чадвал гих үед нь өмнөх манай хүнтэй ярилцсан яриа норж ирдэг. Би яах юм? Аль нь? Яагаад тэ нөхөх хоёлоо бооцоо тавих үед чи яг л бам гэдэл бүгднгээс нь болтаад. Надад яаж такийг зааж чадах вэ? Ихэр манай хүн энэ бол хөдөлгөөнтэй гол зүйл биш ээ. Гихэд кавер наана. Чамтай анх удаа уулзах юм магадгүй ч майк. Чи яг л дайрах болтгүй амтэн шиг юм аа. Дорд үзэх бах. Ингээд түүн рүү дайрдаг бөгөөд өөрийнхөө сэлмийг шидэхтэн өнөөх сэлмийг нь амархан гэгшин тэгшин шидэнгүүтээ чам шиг тэрнгүү тандаал яарсан хурдан шийдрүүл гаргах юм да. Энэ нь тэдний гаргаж байдаг сүүлчийн шийдрүү гэдгийг ч мэдэхгүй. Үх. Гэсэн чи тэр хөдөлгөөнөр чи өөрийнхөө жинхэнэ төрхөө нууж чадвал гэсэн манай хүний яриа орж ирэхэд өнөөх сэлмээс нь болцдог бөгөөд өөрөөсөөлөн би ганцхан цохилт хийхэд хангалттай байх ёстой гэд өөрийнхөө дээшээ хөөрсөн сэлмийг аваад түүний дээрээс нь дайрахыг оролдноо. Дээрмсад өнөөдрийг хий чин дайралтаар ондгооч гэсэн доорн сууж байсан морийг нь он одохтойг. Миний хугалсан сэлмэн тааруулсан энгийн биш хөдөлгөөн. Ерэн түүнийг үнэхээр тааг нөхцөл байдлыг өөрийн тал эргүүлэх суур болох юм байсан нь. Зөвхөн хөлтэй нүүр тулан толдохад бэлэн байдаг хүмүүсийг хүрч чаддаг төвшин. Магадгүй чи миний бодож байсан шиг тиймч бодлогогүй юмтан биш бол та. Ингээ ахалтай. Үхэл амьдралын заг дээр өөрийнхөө хязгаарыг давж чадах хүн тиймч болон биш. Гэхдээ харамсалтай чи алдчихлаа. Чи зүгээр л буур өрсөлдөгтэй таарчтэй. Сүүлийн үг байна. Чи би дайралт хийсэн. Ингээд манай хүнийг инээгтэн өнөөх нь юу гэд гайхаж байх зуран дээрээс нь 3 ширхэг сэлэн бороод ирэх бөгөөд дээр нь Белинда хүрээд иржсэн түүнд рүү дайрж байдаг. Тэнгүүтээ өргөдүүлэн манай каврыг тэр газраас нь аваад явчихдаг. Дайралт хийсэн гинэ. Ингээд үлцэн хугаар бодож явах зуртаа би морой саяны дайралтаар алдсан ч гэлээ. Тэр эмэгтэй байгаагүй бол энэ залуу үхэж болох байлаа. Гэсэн чи тэр өөрийнхөө амьдралыг ийм зүйлээр солих тэнийг би шинэлавтай. Тэгэхээр саяныхаа түүний үйлдэлд амнасаа
Жинжинтэй ухаар тийм үнцэнтэй байсан гэсэн үг. Арай. Ингээд нөгөө хаалгаар дайрч боо цэргүүд рүүгээ харахад тэнцэнэ нэгэн цэнхэр туяа гарч байх бөгөөд өнөө цэнгэр туяа нь мэдээж манай манаас гас шүү дээ. Намаг энд зүгээр л саат болохын тулд гээд Silent Victor ч байдлыг бүхэлд нь ойлгож байгаа байхгүй юу? Дайснууд ордны хаалгыг эвлээд баг бидний өмнө ирсэн ч гэлээ. Нөхцөл байдал чиний шийдийн тусламжтайгаар эргэжч болно. Та үнэхээр намайг чадна гэж бодож байна уу? Би чамайг чадна гэдгийг мэднэ. Үэнээс. Займарташ Мариасаа нөгөөдөлдөө чин өвдөөс гайхалтай хүчтэй нэгэн шидэ хийх бөгөөд галт дайралт гиснээ орж ирсэн бүхий л зэргүүд рүү нэгэн зэрэг дайрдаг. Тэр нөгөө зэргүүд нь бүгд л хойшоогоо асар хүчтэйгээр сэтгэдэг бөгөөд тэнцэнэ нь маш хүчтэй гал нь дэлбэрэлт үүснэ. Иргэн төрний хүмүүс нь бүгд л саяны дэлбэрэлтийг анзаарч орхино. Тэр дундар мэдээж гисэр байж таар. Займарташ нөгөө зэргүүд чинь бүгд л туслаараа үнэхээр халуун байна гэд галт шатаж буй амьтад бүгд хойшоогоо уграхтаа зэрэгцээд манай гисэр яг тэр хэдийг юусоо зүгтаалахгүйгээр өөдөөс нь дайраад нэг ч хүнийг бүү зүгтаалах гэд бүхий л хүчээрээ тэдний өөдөөс дайрнаа. Нэг Виктор дээр ч болохоор Виктор ирэх мэ гэд нэг зэрэг хурж ирснээр асуудал гарлаа. Ихэнх зэргүүд шатаж өгсөн. Гоё бид нэр ухрах хэрэгтэй. Ядаргатай. Урт хугацааны туршид бүх зүйлийг нарийн төлөвлөсөн тайм байсан байхад би л жумайг гарах бүх арга замуудыг хаасан байхад тэгсэн ч тэдний тусгай цэргийн хүч гал цонохот бүр нэг дор хэдэн мянган цэргийг алж чадах Ахмад шидтний зэрэглийн шидтэн хүртэл миний ялалтын үг үхийг төгс зөгцсөн зүгээр л тохиолдолд гिचэлэхэд арай л биш байна. Тийм байх нэ. Тэгэхээр би тэдний хавханд орчихсан юм шүү. Зэргүүдээ цоглол. Бид нэр одоохондоо ухрах болно. Энэ газар оймодтой биш. Тиймээс бид галаас гарч чадвал гол баазтай буцаад нэгдэж чадна. Энэ газрыг эзлэхээр бидний төлөвлөснөөс илүү хугацаа шаарддаг. Гэхдээ өөр аргаалга та. Аадгоныг хурдан дуудаад гихтэн өнөө кадрын толгойг нь манай гэлж барай түрээд ирдэг. Аадам. Чиний гол хүч бас айрамч нь усцсан. Буужиг. Ингээд манай хүн өөдөөс нь гарцаагүй байдал чи орсон шүү гэдэг утгаар нь хэлдэг. Тэгсэн өнөдг нь гинтэл айхтар инээснэ битгий инээ түргээд бай. Энд чи үнэхээр миний дайныг ингэж төгснө гэж бодоо юу. Би зүгээр л та нарын толгойг өөрийн гараар авах хэрэгтэй гэд өргөлөн гэлжөнтэй тулд гаруулж байдаг. Дайн дүн гэж хэлж байна. За тэгээ нөгөө зэрэгүүд нь болохоор гисэр болон гисрийн аав нь байдлыг гартаа аавн одоо тогтож байгаа зэргүүдийг өрөөсөө нэгийг чамдуулж болохгүй шүү гэд яг тэр дунд нь командла байж явахт нь Беленда каврыг ацаар хүрээд ирнэ. Тэр хоёроос болохоор байдлыг асуухтана. Яг уу бараг л зүгээр. Жохон хозорсон бол гамшиг болох байлаа шүү. Би анх удаа таны төлөхөг сонсчход ямар инээдтэй юм бэ гэж бодсон. Гэхдээ л боломжтой байсан мэт. Ахаа тийм хэрэгтэй л гэж битгээлэр. Бид нар олборсон бүх рүүний чулууга ганцхан дайралтан зориулчихлаа. За тэгэхээр энэ чинь бүхий л рүүний чулууга саяны Венесагийн дайралтыг хийхийн төлөө бүгдийг нь ашиглажчихсан юм бэ лээ штэ. За тийм юмртаж та хоёр гайг байгаа ашгүй те. Гэхдээ Гелио хаана байгаа юм бэ? Гэхдээ Гелионы сураг ерөөсөө байхгүй гэсэн манай хүн шууд л Гелион санаад завууд түүн рүү явнаа. Тэгсэн манай хүн наан нь өнөө Вектор гэдээсэн хүчний хүртэшин тулж яадаг бөгөөд нэлээд гал гарсан тулаан босон гисэн яалтчгүй өнөө Вектор манай хүнийг жаахан дарангуулж эхэлнэ. Дайралтууд нь хүнд. Гэсэн чи хөдөлгөөнүүд нь гайхалтай. Ингээд манай хүн арай ядан болтож төвөн рүү савж байдаг. Тэгээд түүний зүүн гар нь гимтэх бөгөөд түүний хурд болон хүчин гайхширмаар юм аа. Бас тэр надад амрагч цаг өгөхгүй. Энэ байдлаараа дотор муухай оруулмаар хөөсний цэргүүд. Та нар ч яахан боломж өгвөл түүний ажлаад илүү ихийг авахар оролцдог. Ингээд манай хүн рүү өргөжлүүлэн дайрдаг бөгөөд сүхний дотор талаар гисэн биш түүний сүвхийг нь өнөөг Виктор чинь шидэд орхино. Чи шуумыг давлаа. Гэснэ Гелионыг сэлмээр сүлбээр амжинаа. Тэр өдөр болохоор ийм богино хугацаанд сэлмийг эргүүлж амин цэгэсийг холдуулах шүү. Тэгэхээр одоо нэг зүгээр азар ялаагүй байх нэ. Түүнээс өөр хинж миний дайралтыг ингэж хүлээж авч байгаагүй юмсан. Одоо нэг ялахын тулд бүх хүчээ шавхчихад шууд над руу ирсэн чинь тэнийг шийдэрвэл. Гэхдээ тэр ч юм шиг нэгэнд алуулсан да. Уурлаагүй гэж бодож байна. Одоо гэд дайралтыг хийхийг оролдоход хаа нэгтэйгээ сэлэм хүрээд ирнэ. Тэмдэх юм байна. Гэхдээ мэдээж одоо дөрмийн дагуу манай гисэр хүрээд ирж байгаа байхгүй юу? Чи чинь тэр харахыг цөмсөлгцэн.
За тэгэхээр ер нь бол манай гисрийг хөрөөд ирэхдээ нөгөөдөг чинь энэ их болгооч чинь командч нь байж тайг шууд таньж байгаа байхгүй. Ямар тач манай хүн өргөдүүлэн өнөөх рүү чинь дайрах бөгөөд нэлээд хүчтэй дайралтыг нөгөөдөг чинь хаана. Мега амартач яах чаргагүй Викторийн гисэндээ манай хойш нь хүчтэй түлхдэг боловч мэдээж энэ юуж болохгүйгээр манай хүн өргөдүүлэн түн рүү дайрж эхэлтэн. Тэгвэл манай хүн энэ Викторыг ядаагах чинь бүр илт илүүрхтэйг бөгөөд яаж ийм айхтар хүчтэй хүн Перчумд нуугдаж байсан байна гэдэг манай Перчум улсыг амар тийм басамжилж байсан мэдэж байгаа байхгүй юу. Тэг өөрчлөлт хэлэхдээ би чамайг хин гэдэг чи мэднэ. Мөн чиний ард байгаа хүнийг ч мэднэ. Тэр Виктор болохоор за үгүй байлгүй те. Тийм том нууц төслийг Перчум яасан ч мэдэх учраагүй. Гэхдээ би бол Count Desmond-ийн нууц зүзрэгээд өөрийнхөө бардамзаантаа хөтлөгдөө манай хүнээр өргөдөөд нь дайрч эхэлнэ. Дэмэртэж хэсэг тулаан өрсний эцэст эцсийн гүрдүндээ манай хүн түүний дээрээс хүчтэй сүхээр цохин түүний дуулгыг шиддэг бөгөөд сүхэ газар хаяснаас хилэн барьж яваад энэ миний арга барил илүү тохирон гихтэн чи хээ юм. Би бол Перчум залуу үзэнтэн гисэр. Гэслэн Перчум. Манай хүний нэрийг сонсон өнөөх Виктор чинь өөрийнхөө бардамзаантаа хөдлөгдөд хой зүгийн хамгийн хүчрэх хүн болох би ердөө нэг мөн өөрийнхөө бие тоосон бүдүүлэг новшод ялагдсан гэж хэлэх гээд байна. Тэр яах вэ? Гэхдээ дайны төлбөр дээр хамгийн сүүл зогсож чадсан нь ялагч болд юм аа гэдэг нь хоёр хоорондоо өргөжлүүлэн дуулдахаар болдог. Тулааны байлгын харахад бүр ялчгүй тэнцэг хүнсдэг бөгөөд мөн манай гисэр чинь өөрийнхөө 3 дугаар зүмээ итгэжүүлчихэд байхад хүртэл ингэж тэнцэх үзэж нэгээр одоо энэ Виктор гэдэг хулгай чинь нэлээд хүчтэй нөхөрөгдөг нь баталж байгаа байхгүй юу? Өмнөх амьдралд нь хүртэл манай хүн өөрөө Desmond-ийн өөдөөс дайн ихлүүлж байхад энэ хулгайчил бүр хамгийн их лай болж исэн бөгөөд хідэн удаа сэлмээ оролдож үзсний эцэст арай хийж ялсан байдаг. Гэхдээ би маш их цагийг ялтчихсан байсан. Хэрэв түн шиг хүмүүс Перчум руу дайрсан болоо Перчум гарцаагүй мөхгүйсэн. Тэр өдөр би шийдвэр гаргасан. Биднийг занал хийсэн хинч бай. Би тэдэнд үхлийг авчрах болно. Ингээд Викторийн голоор нь сүлбэж чаднаа. Desmond эзэнтэй. Гисэр хойш унаад өгнө. Тэ манай хүнийг яг эргээд явах гэхтэн нэг зүйл чамаас асууя. Чи яг хий юм бэ? Мэри мэдэх гээслэн бол зүгөөрлийг марч угамт. Хойд зүгийн хогшаар. Одоо энэ бүхэн хамаагүй л те. Тааламжтай байлаа гээслэн бэрч юм. Гэт нүд анж угам. За тэгэн мэдээ саяны танд ялсан нөгөө хөдөлчийн бүгд л нэлээд баяртай байх бөгөөд зэргүүд нь хүртэл юу вэ? Үнэхээр хүчтэй дайралтыг та илгээлээ бүр шар ус буслоо гэд манай хүнийг нэлээд үнэлээд амжнаа. Нөөдөлдөө хандангуудаа миний заврыг дагсанд чинь үнэхээр их баярлаа манайхан. Та нар сайн ажиллаа. За тэгээ Кавер болон Гэлион чинь хамгийн хүчрэг хоёр генералтай үүдсэн хоёр хүртэл амьд байгаа болохоор манай нэлээд баяртай харагддаг. Билинда. Хүнээс хаана байна гэж асуухад нь энэ дэр бүх энергиш авчихсан. Гэхдээ түүнийг болон босоо шидэднийг Пергус зөөж гисэн болохоор зүгээр байгаа хаа. Ихтер манай хүний ардаас залуу эзэнтэй ангисаар өнөөхөө Перчумын генерал нь ирээд шууд л тэрч авснаа би танаар үнэхээр багархаж байна. Тааш нэрнгээс Перчумын залуумжлагч юм да. Тааш сайн ажиллаа. Баатартай яхлагч. Бас аав нь манай хүнийг харснаа шууд л тэрдэг бөгөөд чи гайхалтай ажиллая. Би анхудаа сонсохдоо чиний төлөхөг боломжгүй юм байна гэж бодож байсан. Гэхдээ чи үнэхээр хийж чадлаа. Та ордны ханыг сайн хамгаалсан болохоор л бүтсэн штэ. Үгүй ээ. Энэ бүх чиний илаач. Бид нар ялагч болсон нь чиний илаач. Тэгэнгүүтээ шууд л манай гисрийн гарыг дээш өргөөд Перчум яллаа гэж зарладаг. Тэмээдээ саяны айхтар дайнаас амьд дүүлсэн сэргүүд нь маш их баярлах нь ойлгомжтой. Манай хүн энэ байлыг харангуйтай. Тийм ээ. Энэ чинь шүү дээ. Миний яагаад буцаж ирсэн шалтгаан гэсэн чи. Энтэн хараахан тусаагүй. Ингээд Count-ын талаар бодно. За нөгөө Баатруудын ахлагч аав хоёр нь хоорондоо ярилцсангуудаа одол зэргүүтэй амраагаад хідүүлээ маргааш ингээд тийм дайныг ингээд өндөрлүүлэх хэрэгтэй гэдэг талаар нэрж байхад манай хүн ерөөсөө маргааш гэдэг үг байхгүй. Цаг алдах ямар ч ирэх байхгүй яг тэгэхээр дайгартын дайн албан ёсоор дуусаагүй. Дайн одоо үргэлжлэж байгаа учраас би өөрийнхөө зэргүүдийг дагуулад Count руу очноо гэж хэлдэг. Даав нь болохоор энэ мэдээж дургуутсан шүү дээ. Дэмэртэж манай хөрөглөсөн югтэй. Count-аар төлш холбоотны гэрээгээ зөрчиж манай газруудыг авахаар дайн зарласан.
Бид нар түүнд бодож цаг өгч болохгүй. Хэрвээ түүнийг энэ одоо зүгээр орох юм бол тэр ахин дайрах нь гарцаагүй. Тэгэхээр бид одоо тэдэн рүү дайрч давуу талаа ажиглах нөхөн төлбөр шаардах хэрэгтэй. Тэгж үжил тэр бидэн рүү ахин дайрч чадахгүй болно. Жохон жолдгоо ялалтай тэмдэглэгийг ойлгож болох ч. Энд чи ял хэдийн дараагийн төлгөөгөө боловсруулаад эхэлчихлээ. Тэгвэл чи явж болно. Бүхнийг нэгд ор цэгслэх боломж гарч ирвэл бид тэр мөчийг ашиглан урагшлах хэрэгтэй. Гэхдээ Count Dagger-д нэгэн цагт манай холбоотон бас хааны гэр бүлд үнэн цанга хандгавсан язгууртан болохоор нөхцөл байдалд тохируулан дүүнд аль болох хүндэтгэлээ хандаарай. Таунд битгий санаа цаваа. Гавар, Билинда, та хоёр хөдөлж чадхаар байна. Тийм ээ, эн чин зураас төдийхөн. Ингээд ямар тач манай хүн өөрийнхөө зэрэгүүдийг дагуулад өргөжүүлэн Dagger руу дайрахаар болж байгаа юм аа. Ямар тач бүх өөрийнхөө хөлний зэрэгүүдийг дагуулад Dagger-ийн газар нутаг руу хамаг хурдаараа гисээр явдаг. Зөрөглөл Dagger-ийн орчинд руу шилжихэд новш гэж. Яаж ийм зүйл болчихов? Би Desmond-ийн ямар хүчрэх гэдгээр танигдсан болохоор энэ нуус төвлөгөөг зөвшөөрсөн. Тийм байтал Perjim-ийн сул дор юмнуудад ялагдана гинэ. Битгий ирээ түрээд бай. Ой, тайвшралтай эзэм минь. Амаа тадлаа үл. Би тайвширч чадах юм шиг харагдаад байна. Тэнд зүгээр зогсоод байлгүй бууж өгөх хил зэрэг бэлд. Ажилтнуудаа очиж нөхөн төлбөр бэлдэг гэж хэл. За тэгээд өнөөх манай эд рүү дайрсан Dagger чинь өөрөөхөө ялагдаг хэдийн төлөвлөлийн зөвшөөрөөд нөхөн төлбөрийг нөгөөё гэдэг байгаа байхгүй юу? Нөхөн төлбөр гэсэн үү? Count Perjim бол уламжлалт ёс заншлыг хүндэтгдэг тэнэг амьтад. Тийм учраас хилэлцээр хийхийг зөвшөөрчл таараа. Тэд нар одоо санхүүгийн гачигдал орж гсэн байна. Энэ боломжийг ашиглаад би тэдэнд нөхөн төлбөр санал болгоно. Тэгээд би Count Desmond-аар бүх хариуцлагыг өөрүүлнэ. Гэхдээ бид нар аль хэдийн бүх мөнгөө дайн зарцуулчихсан шүү дээ. Нөхөн төлбөр зориулж хаанаас мөнгө олох юм? Муу тэнийг мал ийм тэрэгтэй байж яачинд ажиллаж байсан юм. Зүгээр ард иргэдээс шаардах. Яасан. Чи ч бас энгийн иргэн болохоор ийм зүйл хийхдээ гимшгээд байгаа юм. Тэр мөн амтад надаас илүү чухал байна. Ингээд энэ хэд чи мөнгө болсон ч гэсэн ард иргэдээс авах гэж байгаа юм байлаа шүү дээ. Би хүчээр энэ газар нутгийг цагирсаар ирсэн. Гэхдээ би ахи чин дарангуул үдээс чадахгүй. Ингээд project нэрэнгүүтээ гаднаас нэг зэрэг орж ирэнгүүтээ Perjim-ийн аль хэдийнэ хүрээд ирчихжээ гэж саяны Dagger-д тэлдэг. За ямар та саяны Perjim-ийг ирсэн сургаар нөгөөх чинь өөрийнхөө ширээндээ сууж явах бөгөөд. За. Тэд нар арай л хурдан ирчихлээ. Бас энэ өөр амсгалч нь юу вэ? Ихтэй юмс чиний хүснээр дэлгэхдэггүй те. Аль өвхөрөө дээр заавал тарт Perjim. Буюу аавыг нь хурж ирнэ гэж бодсон гэсэн бууж өгөх хэлцээр бэлдсэн нь. Count Thomas Dagger. Чи яг тренд хүрээд ирж байдаг үлээ. Манай аав гадар нутгаас сэргээгээ засаад хидэрхээ завгүй байгаа. Бас үүнээс бол захирагчийн ордогч би энэ хэлцээрийг хийх болно. Одоо энэ хүнийг өвдөг дээр нь сөхрүүл. Надад зурглал хідэн цагийн өмнөх буюу манай хэд яг Dagger-ийн газар нутаг руу хөдөлж явах үйл ажиллагааг бөгөөд манай хүн болохоор за ер нь бол ингээд хилэлцээр хийхэд нөхөн төлбөр шаардаа. Тэгээ хидэрхээ их нөхөн төлбөр авч явах юм бол тэгээ эцсийн эцэст энэ дан нөхөн төлбөрийн гэрээ хэлцээрээр дуусах байхаа. Гэхдээ хажуудлаас нь Gavr болохоор за болооч те. Хэдүүл яагаад тэр мө Dagger-ийн газар нутгийг нь эзэлж болохгүй гэж. Гэхдээ хажуудлаас нь Belinda язгууртнуу тийм зүйл хийдгүү маа. За болол тоо. Тэглээс тэд нар бид нэрүү төрүүлд арай үсттэй. Тим юм чинь хідүүлээ зүгээр л тэд нэрүү дайрдороход ямарч асуудалгүй гихтэн. Манай хүн тийм шүү. Ингээд тэг үүн дээр Belinda гайхаж байгаа штэ. Би сая зүгээр л аавын бодсон зүйлийг л хэлсэн юм. Өршөөгөр түүний хийх зүйл байсан гинэ. Гэхдээ би бол өөр. Би Dagger-ийн газар нутгийг өөр юм болох болно. Эргээд одоо үеэр өшөлчихөд манай хүн яг ярьжсныхаа дагуу өнөөх Dagger-ийг чинь өөрийнхөө өмнө сүгдүүлдэг бөгөөд өнөөх ч юм болохоор чи одоо язгууртан хүнд юу хийж байгаа чинь гинэ. Би хаан тусдаа ам насаа тангаралгаж өргөссөн хаан хүн. Яг одоо хурдхан чи хүндлэл үзүүлэхдээ шуудал өөрийнхөө хэлмиг тулгаснаа Thomas Dagger-т. Та дайсны өдөө хатгалаханд орж хөрш холбоотны гэрээг зөрчин Perjim-ийг эзлэхийг санааргасан муурагч. Ганцхан өглөөл Perjim занал хийсэн хүмүүс тохирно. Чи тоглож байгаа байлгүй те. Үнэхээр намайг алах гэж байгаа юм уу? Хэрвээ та дайн олон амнасыг газарцсан бол өөрийнхөө амнасыг ч гэсэн гэрэлтэлд оруулсан л гэсэн үг. Эсвэл хийсэн үйлдэлтэй тохирох хэмжээний төлбөрөө төлөх ёстой. Энэ мөн новш. Үннээс яриад байна. Ингээд яг сэлмэт далах үеийн зэрэгцээд хүлээгээрээ төлбөр төлөх гэсэн байхаа. Би чамд газар нутгаа өг. Яг нэг тэрний хүмүүс нь бүгд шоконд орж байгаа байхгүй юу? Харин энд нь манай гистрэл. Тийм ээ. Би чамайг тэггээ чи мэдэж байна.
Газар нутгийн өвлөн авхан хүн нь заавал цусан төрөлтөн байдаг ёстой үсттэй. Тийм ээ. Гэхдээ наадах чинь би өөрийнхөө хүмүүсээр зохицуулчихнаа. Тийм ээ. Чамаг манай холын хамаатан гээжгүй ямар вэ? Өв заламжлага ярихыг би хүмүүсээрээ бэлүүлж болохоор чи зүгээр л хүлээж авахд л болно. Лол. Чи юугаа хийгээд надад зогсоод байгаа юм? Мэдхгүй юм да. Би бас нөхөн төлбөр өгье. Надад одоогоор ямар ч мөнгө байхгүй байгаа ч гэсэн би иргэдээ татвар авч болохоор надад жоохон хугацаа өгөөч. Тийм болохоор миний амийг өршөө. Чи өөрийнхөө амийг тэгэж их үнэлдэг хэрэг. За яах вэ? Би чамд боломж өгье. Гэт түүнийг ард иргэдийнх нь өмнө шийдчихдэг бөгөөд юу вэ? Каунтуудаа. Хөөе залуузантэй. Чи яагаад энэ хорхонотын өмнө намайг аваад ирв? Би чамд өгөөцөг нэрэ гэж хэлээ. Яагаад гэвэл чамайг амьдруулга өхөөлөх эсхийг тэд шийдэнэ. Дэгэрдийн ард иргэдээ намайг сонсцгоо. Би бол Пердимын залуу эзэн Гэслэм Пердим. Каунт дэгэрд хүүгийнхэн өшөөг авах гэж Пердимтэй дайн зарлаад сая ялагдчихлаа. Тэгээд ч олоогүй. Та нараас нөхөн төлбөрийг нь цуглуулна гэлээ. Үүнд тусламар баг хүн байна уу? Юу? Чи дайн хэвлэх гэж биднээс зөндөө юм авсан. Тийм байтал ахиад авна гинэ. Гэт ард иргэд нь бүр ялдчгүй илт эсэргүүцэж байгаа байхгүй юу? Тэгээ манай хүн дунд нь хэлэхдээ Пердимын захирагчийн төлөөлөгч би та нарт өршөөл үзүүлэн боломж олгож байна. Та нар эзнээ аварч их хэмжээний нөхөн төлбөр төлөх үү? Эсвэл түүнийг өхүүлээд газар нутгаа Пержумтаа нэгтгэх үү? Энгүүл та нар танд ялагдсан гих хүнд ачааг үүрэхгүй. Чи Гэслэн чи намайг яаж ингэж доромжилж чадчих вэ? Гэсэн ард иргэд нь бүгд л түүн рүү чулуу шидэж өглөх бөгөөд муу новш чи хүүхдүүдийн минь талах бас ээжийн минь дурсгалын зүйлийг авсан. Чамаас болж хэр их хүмүүс зовстыг мэдэх үү? Үх гэд дээрээс нь ард иргэд нь дэвсэлж эхэлж байгаа юм. За тэгэхээр ер нь шууд утгаараа ингэж ядчгүй одоо энэ дээгард нь өгч гэж байгаа байхгүй юу? За эргээд Пержумд хурж ирэнгүүтээ саяны болсон үйл явдлыг бүгдийг нь аав дайлгт нь аав нь болохоор би чамд үг нь хэлээ үстэй. Чи жаахан хүндлэл үзүүлэх хэрэгтэй гэж би хэлээд тогтно. Би таны хийснийг мартаагүй. Гэхдээ өөрийн өндөр харсны дараа ингэс нь хамаагүй дээр сонголт гэж дүгнсэн юм. Хэрвээ би түүнийг ингээм амьдруулчих юм бол тэд нэр ахиа дайнаа. Яагаад гэвэл өнөөх Десмонд болон Грефелд хоёр чинь тэдний ардаас цэргийн хүчийг өгж байгаа. Тиймээс наадвал чин дорхлоос эргээд манайх руу дайрах боломжтой. Гэхдээ нөгөө төлн бүгд гайхаж байгаа байхгүй юу? Десмонд чинь уг нь байнгын төвийг эрхэмлдэг тийм улс юм байна л та. За яг нөгөө Рефолд нь болохоор манай хүн нөгөө Амелия гэдээсэн сүд бүсрүүгээ дайрснаас болоод ийм хэрэг байсан байх магадлалтай. Гэхдээ Десмонд энэний ард байна гэхээр чи юусоо боломжгүй зүйл хийгээд нөгөө толон боддог. Да манай хүн дотор одохдоо манай газар нутагт ямар ч тусламж ирээгүй нь Амелиагаас л болсон байх. Тэр мэдээлэгч нарын алаад ямар ч мэдээ хөргүүлэхгүй байсан биз. Ийм тусгаарлалтын арга ашигладаг нь түүний онцлог. Гэхдээ хэрвээ би Дэгэрдийн газар нутгийг удирдвал нөхцөл байдал өөр болно. Тэдний өнцгөр бол тэд нэр Пержумлуу дайрахыг тулд бэлддэг байсан газар одоо Пержумын газар нутаг болчихсон. Өөр нь бол одоо өмнө нь энэ дайныг эхлүүлэхдээ дандаа энэ Дэгэрд гэдэг хаант улсаар дамжуулдаг. Ягаад гэхээр одоо Дэгэрд чинь хөрш ус гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ хөршөөрөө дамжуулан л одоо манайх руу байнгын дайрдаг байсан зүйл нь одоо ингэ нурж унж байгаа байхгүй юу? Тэгээ өөрөөр хэлэхдээ хил залгаа болчихсон учраас тэд нэг л эвгүй хөдөлгөөн хийх юм бол бид нэр хурдан хариу барьж чадна. Одоо манай газар нутаг болохоор одоо Рефолд хаант улс мөн Десмонд хаант улстай ингээ хил залгаа болчихж байгаа учраас эдгээр нэг л эвгүй хөдөлгөөн хийх юм бол эргэлдүүлээд хариу даралтыг амархан гэрч нь өгч чаднаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгээ аав нь ямар ч тач манай хүнийг яг яагаад тэр Дэгэрдийг өөр юм болгох гэж байгааг нь ойлгосон гэсэн. Гэхдээ чи өв залгамжилж чадахгүй штэ. Заавал усан төрөл байх хэрэгтэй гэхдээ манай хүн өнөөхөө Дэгэрдээс авсан бичгээ үзүүлдэг. Тэгээ энэ бичнэ болохоор нөгөө Дэгэрд чинь энэ гисэр гэдэг хүн манай холын хамаатан мөн. Тэгээ мөн хамгийн анхны өв залгамжлагч хийж байгаа хүн гэд биччихсэн байдаг. Тэгээ энэ болохоор яалтчгүй өв залгамжлагын асуудал дээр бүр ямар ч асуудалгүй бүгднгээс нь бултаж чаднаа. Гэхдээ аав нөрөгдүүлэн хэлтэй. Гэхдээ л улс орон захирна гэдэг чинь тийм ч амархан ажил биш ээ. Санаа бүзөв аав. Надад нэг хүн бий. Зөрөглөл Сериун хаант улсын Остоно газар нутаг руу шилждэг. Тэнцэн нэгэн мөрөөдө тогтмын газар байдаг бөгөөд нэг залууд энэ чи аяганд шоо хийгээд эргүүлж байх зурна. Чи намайг хуруул юу болох юм мэдэж байгаа үстэй клаад. Өө яана. Энд заавал ийм ширүүн байх хэрэггүй дээ. Зүгээр л хөгжүүлдэх гэж байгаа үстэй. Хурдан мөрийгөө тавь. Зайн хөрөд өндөрхөн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсэх юм бол лайк болон subscribe дараад тэ өөр нэг зүйлийг хийхэд манга зэгэм зураг ном.com зураг ном цэг сайт гэсэн холбоосоор ороод хүссэн зураг номоо өндөр чанартай хүлээж авч унших боломжтой шүү.
Өнөөдөр нь иргэн ирсэн хүчийн цэргийн төлөвлөгөө Geek Crypto-ны chapter 44 хүртэл ярьсан байгаа. Та эдгээр өргөжлүүлж уншихыг хүсэх юм бол chapter 44-өөс нь өргөжлүүлээд манга цэгмээр ороод унших боломжтой шүү. За тэгээ айгүй олон хүмүүс асуугаад байсан. Тэгээд ямар ч тач энэ хүртэл үзсэн тэр үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Нэг удаа авахгүй оруулнаа.